За сайн байцгаана уу та нарт өнөөдөр стратеги төлөвлөлтийн талаар стратеги төлөвлөлт гэдэг хичээлийг авах гэж байна. Тэгэхээр юуны өмнө хэдүүлээ одоо төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголт авъя. Тэгэхээр төлөвлөлт гэдгийг бол яагаад ингэж хувь хүн дээрч тэр байгууллага дээрч тэр улс үндэстэн дээрч тэр хамгийн чухал зүйл болдоггүй гэдгийг бол нэг өөр жишээгээр тайлбарлах гэж оролдъё. Жишээ нь Харвардын их сургуулиас одоо дэлхийд дээр ингээд нэг бүх амжилт гаргасан гэж тооцож болох тийм одоо хүмүүсийг хамруулах гэж оролдоод бүхэл бүтэн 3 жилийн турш том судалгаа явуулсан байдаг. Тэр судалгаанд ингээд амжилтанд хүрсэн хүмүүс бидний сайн мэдэх магадгүй Жак Ма, Билл Гейтс, Стив Джобс ч гэдэг юм уу мундаг хүмүүс бүгдээрээ хамрагдсан. Тэгээд тэр хамрагдахдаа маш олон талаар ингэж бид амжилтанд хүрсэн тал нууцын талаар судалгаанд ингэж асуултанд хариулж янз бүрийн байдлаар судалгаанд хамрагдсан байдаг. Гэхдээ тэр хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж байгаа боловч нэг зүйл дээр бүгдээрээ санал нэгдсэн байдаг байхгүй. Тэр зүйл нь юу вэ гэхээр ерөөсө төлөвлөлт байсан. Тухайн хүмүүс өөрийнхөө одоо ажлыг, амьдралыг одоо бусад мөнгө төгрөг санхүүгээ бүх зүйлээ ямар нэгэн байдлаар одоо сайн төлөвлөж чадсан тэр байдал нь бол амжилтын гол үндэс байсан гэдгийг тухайн одоо амжилтанд хүрсэн хүмүүс нэгэн дугаар хүлээн зөвшөөрчихсэн байсан. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та нар ерөнхийдөө боловсролын удирдлагаар мастер сурч байгаа хүмүүс тэгэхээр та нар их их багш байж байгаа тийм. Тэгэхээр багш байгаа учраас одоо сургалтанд хамрагдаж байгаа инхри алга үрс болсон хүүхдүүдийг ангийн бүхэл хүүхдүүдийг одоо төлөв сургана гэдэг бол багш хүний магадгүй одоо тэтгэврт гарсныхан дараа одоо бусдад харуулах таниулах гол гавьяа бол ерөнхийдөө өөрийгөө за үр хүүхдээ магадгүй инхри алга үрс болсон шавнараа төлөв сургах юм бол чи магадгүй чиний хамгийн том гавьяа тэр байдаг гэж одоо би өөрийнхөө зүгээс бол харж байгаа. Тэгэхээр энэ талыг бол маш одоо чухалчилж харах хэрэгтэй байна. За энэ бол мэдээж бидний хичээлийн ерөнхий агуулга байх шиг байна тийм. Ерөнхийдөө энэ хүрээнд та нар энэ лекцийг сонссноор одоо төлөвлөлт түүний чухал болохын за тэгээд стратеги төлөвлөлтийн талаар ерөнхийдөө ойлголт авах нэ. За тэгээд мэдээж бас л одоо та нар өөр мэрэгжлийн хүмүүс учраас менежментийн талаар товчхон ойлголттой бас энэ дээр товч оруулж өгсөн байж байгаа. Орчин үед яагаад менеж хийхэд байгууллага дээр одоо төлөвлөлт хийхэд менеж хийхэд хамгийн хүндрэлтэй байгаа. Яагаад энэ дээр цоошин скил ур чадвар шаардлагатай байгаад байгаа шалтгаан нь бол магадгүй чиний нийт одоо ажлын чинь 50% нь сошиал орчинд, интернет орчинд хийгдэх болоод байгаа. Тэгэхээр цоошин скил ур чадвар knowledge одоо attitude болон одоо хандлагыг чамаас шаарддаг байгаа маа гэдгийг анхаарах зүйтэй байна. За тэгээ менежментийн гол функцуудаа товчхон дахиад одоо оръё. Тэгэхээр ерөнхийдөө менежментийн гол key concept-ууд нь байгууллага байж байгаа, зорилго байж байгаа, менежмент гэдэг энэ ойлголт маань өөрөө байж байгаа. Энэний хамгийн гол одоо функшнууд буюу одоо үүргүүд байж байгаа. Тэгээ төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хянах. За тэгээд юуг мэдээж төлөвлөх гэдэг байгаа, юуг удирдах гэдэг байгаа, юуг хянах гэдэг байгаа, юуг зохион байгуулах гэдэг байгаа юм бэ гэхээр энэ нөөцүүдийг тийм хүний нөөцөө, машин техник хэрэгслийн нөөцөө, түүхийн эдийн нөөцөө, мэдээллийн нөөцөө, ур чадварын нөөцөө, санхүүгийн нөөцөө, цаг хугацаа орон зай нөөцөө, инновацийн нөөцөө. За тэгэхээр яг энэ менежментийн одоо 4 гол функшны төлөвлөлт гэдэг зүйлийг бид өнөөдөр илүүтэй дэлгэрүүлж ярих гэдэг байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгвэл энэ төлөвлөлттэй чинь бусад зүйлүүдийг бас адилхан харж болно. Юу илүү холбогдоод байгаа юм бэ гэхээр зорилго тийм. Зорилго энэ дээр илүүтэй холбогдож байна. Зохион байгуулалтын дээр болохоор хамтарч ажиллах байж байна. Лидэн дээр бол координат хийх байдал нь харагдаж байна. Хяналтан дээр болохоор монитор болон мишүүр нь илүү чухал одоо холбогдоод байна. Тэгэхээр төлөвлөлтөнд бол зорилго гэдэг зүйл илүү холбогдоод байгаа юм гэдэг илүү онцлох хэрэгтэй байна. За тэгээ менежмент маань ерөнхийдөө та нар мэднэ альва байгууллага дээр 3 төвшөнд одоо менежмент дийлэнхтэй одоо ерөнхий утгаараа бол байж байгаа.
first line management буюу одоо үйл ажиллагааны менежмент байж байгаа, middle буюу тактикийн түвшний менежмент байж байгаа, top буюу стратегийн түвшний менежмент байж байгаа. За тэгэхээр first line manager гэдэг нь бол ерөнхийдөө за сургууль дээр болж магадгүй нийгмийн ажилтан одоо сургалтын менежерүүд, за middle гэдэг нь тактик боловсруулна гэдэг утгаар магадгүй сургалт хариуцсан дэд захиралч гэдэг юм уу, эсвэл одоо санхүү хариуцсан дэд захиралч гэдэг юм уу. Топ буюу стратегийн түвшинийх нь болохоор юугаараа ялгагдах вэ гэхээр магадгүй тухайн сургуулийн ерөнхий захирал, за цаана нөгөө board буюу удирдах зөвлөл бол топ хэмжээний менежерүүд юм аа гэдэг талаас нь харах. Гэхдээ энэ одоо менежерүүдийн хамгийн гол ялгагдах зүйл нь бидний үзэх гээд байгаа төлөвлөлтөөр ялгардаг. Жишээ нь first line manager бол магадгүй байгууллагынхаа онцлогоос шалтгаалаад 1 жил хүртэлх хугацааны төлөвлөлт хийж хахад, middle manager бол магадгүй байгууллагын бас онцлогоос шалтгаалаад 1-3 жилийн төлөвлөлт хийх ч юм уу тийм. За топ нь бол магадгүй 3-аас дээш 5, 10, 15 жилийн ч гэдэг юм уу төлөвлөлтүүдийг хийдэг байдлаараа бол ялгардаг байх нэ. За тэгээд төлөвлөлт гэхэд хамгийн түрүүнд одоо биднэрт босч ирэх 3 асуулт бол энэ байж байгаа тийм. Бид нар одоо яг хаана байгаад байгаа, яг хаана хүрэхийг хүсээд байгаа, тэгээ хаана хүрэхийг хүсээд байгаа. Үүний тулд бид нар яг юу хийх ёстой юм бэ? Энэ 3 асуултыг тавьж ийж хүнч төр, байгуулагч төр, улс үндэстэнч төр төлөвлөлт хийдгээ гэж ерөнхийдөө ойлгох хэрэгтэй тийм. За тэгээ энэ дээр харуулснаар бол ерөнхийдөө өмнөх одоо түүхээс ингээд харах юм бол төлөвлөлтийг бол магадгүй ингэж 5-10 жилээр ингэж мэдээж стратеги төлөвлөлт ялангуяа хийхэд бол харж байгаа боловч сүүлийн үед нөгөө нийгмийн хурдаад байгаад бол төлөвлөлтийн одоо хугацаа, орон зай бас багасж одоо илүү компликейтэд болж байгаа байдалтай байгаа шүү гэдэг бас гарах зүйл байна. За тэгээд төлөвлөлт түрүү хэлсэн. Яг нөгөө нэг менежментийн 3 төвшөнтэй operation manager бол үйл ажиллагааны төвшин төлөвлөлнө, тактикийн менежерүүд бол тактикийн төвшин төлөвлөлнө, харин стратегийн менежерүүд бол стратегийн төвшин төлөвлөх юм байна. За төлөвлөгөө боловсруулах үйл явц. За энэ бол бидний одоо гол одоо задлж ярих зүйл байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө төлөвлөгөө боловсруулахдаа хамгийн эхлээд нөхцөл байдлын шинжилгээ юм. За тэгээд зорилгоудаа тодорхойлно, тэгээд зорилгоо ойлгоно, зорилгот хүрэх төлөвлөгөөгөө боловсруулна, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулна, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянана. За цаашаа яваад төлөвлөгөөгөө зас сайжруулна, шинэ төлөвлөгөө боловсруулна. Тэгээд дахиад циркл байдлаар нөхцөл байдлын шинжилгээ хийгээд ингээ явж байгаа байна. За эднэрийг тус-тусад нь завдлаад товч тайлбар өгье. За тэгэхээр нөхцөл байдлын шинжилгээ гэж юу юм бэ? Нөхцөл байдлын шинжилгээ гэхээр танай байгууллагын дотоод орчин болон гадаад орчны одоо нөхцөл байдлыг шинжилнэ гэсэн үг тийм. Төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай нөөцүүдийн талаар тодорхой мэдээлэлтэй болохын тулд хийдэг энэ шинжилгээг бол нөхцөл байдлын шинжилгээ гэж байна. За тэгэхээр нөхцөл байдлын шинжилгээнээс бид нар зүгээр нэг илүү онцлж яриа. Тэгэхээр энэ бол мэдээж бидний сайн мэдэх SWOT шинжилгээ гэж байгаа тийм. SWOT шинжилгээ бол мэдээж байгууллагын дотоодох strengths одоо weakness-ийг одоо гаднах opportunity болон threats-тэй одоо харьцуулж үнэлгээ өгөхийн аргыг бол SWOT шинжилгээ гэж байгаа тийм. За жишээ болгоод яриа л да. Хэдүүлээ. За жишээ нь сургууль дээр. За танай сургууль одоо жишээ нь магадгүй математикаараа одоо нэгэн аймагтаа ч юм уу, улсдаа ч юм уу, одоо дүүрэгтэй ч юм уу ингээд илүү даваа талтай байж болно тийм үү. Энэ бол танай сургуулийн бол strengths буюу даваа тал. За гэтэл танайх weakness англи хэлэндээ танай сургууль жоохон сул байж болно шүү дээ тийм. Тэгэхээр жишээ болгож байгаа. Тэгэнгүүт танайх одоо жишээ нь юу гэдэг. За Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 дугаар сургууль гэдэг бас нэлээд хэл түшиглсэн сургууль байдаг тийм. Тэгэхээр тэр сургуультай одоо жишээ нь weakness даваа талаа сул талаа даваа тал болгохын тулд одоо хийж байгаа зүйлүүдээ гэдэг талаасаа тэр сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулад хамтарч ажиллаад өөрийнх нь даваа
одоо сул талыг одоо тэдний одоо багш нарыг авчиж сургалт явуулах зөвлөгөө заавар авах гэх байдлаар одоо opportunity буюу боломж олгож байна. Гэтэл магадгүй танаа сургууль энэ weaknesses буюу англи хэлнийхээ сул талыг ингээд хайхрахгүй орхигдуулах юм бол магадгүй threats болж болох боломжтой байж байгаа шүү дээ. Аюул занал болох боломжтой. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө заавал байгуулах тэр биш хувь хүн өөр дээрээ ийм SWOT шинжилгээ хийж болно шүү дээ. Чиний давуу болон сул тал чи юу юм? Чиний одоо давуу болон сул талаа гаднаа нөхцлөөс хэрхэн сайжруулах боломж байж байгаа юм. За ингэж сайжруулахгүйгээр чи ямар алдагдал төрж аюултай байж болох юм? Жишээ нь англи хэлнийхээ чадварыг сайжруулъя гэх юм бол магадгүй англи хэлний сургалтанд хамрагдах ч юм уу, огт хайхрахгүй явуулах юм бол чи ажлаасаа халагдах аюул занал байх ч юм уу тийм. Гэхдээ та нар зүгээр ер нь хүн бол одоо жишээ нь ажлын ярилцлаганд орлоо гэж бодоход ажлын ярилцлаганд бол хамгийн эхлээд одоо асуудаг асуултуудын нэг нь бол таны strengths болон weaknesses юу вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи хүмүүс одоо жишээ нь миний strengths бол давуу тал бол ийм тийм гэд хэлдэг боловч weakness-ээ хэлэхдээ жоохон одоо сул ярьдаг. Өөрөөр хэлбэл жишээ нь би ийм юм чадахгүй юм уу эсвэл би ийм юм дээр ингэдэг тэгдэг гэдэг байдал ингээ илэн дадлангүй хэлж байгаа бол магадгүй ажлын ярилцлаганд орох чинь тактик буруу байгаад байгаа байхгүй. Жишээ нь чи магадгүй англи хэлний тал дээр одоо дундаас доош төвчний мэдлэгтэй гэтэл тэр тухайн ажил болохоор дундаас дээш төвчний мэдлэгтэй хүн авна гэж байх юм бол чи ажлын ярилцлаганд орохдоо өөрийнх нь давуу талыг хэлэхээс гадна за миний англи хэлний төвшин бол дундаас доогуур. Гэхдээ би ийм сургалтанд хамрагдаж ийм одоо ном авч ингэж өөрийгөө бие даажлаа ингэж ажиллаж байгаа гэдгээ хэлснээр өөрийнх нь сул талыг чи нөгөө ажлын ярилцлага авч байгаа хүнд давуу болгож харуулах бүрэн бас боломж үйж идэг. Тэр талаас харах зүйтэй байна. За тэгвэл бид нар нөхцөл байдлын шинжилгээний дараа зорилгоо зөв ойлгох, тодорхойлох гэдэг асуудал гарч ирж байсан тийм үү. За тэгвэл танай байгууллага зорилгоо зөв тодорхойлохын тулд яах ёстой юм бэ гэхээр энэ загваруудаас ашиглаж болно. За жишээ нь смарт загварыг авах юм бол танай байгууллагын зорилго тодорхой, хэмжиж болохгүй, хэрэгцүүлж, бодит цаг хугацаатай байх ёстой. Жишээ нь за клэр загварыг авах юм бол танай байгууллагын зорилго болохоор ухаан сорьсон, хууль ёсны орчинтойгоо эерэг зөвшөлдсөн, тэмдэглэгдсэн ч гэдэг юм уу ийм байх ёстой. Гэхдээ мэдээж энэ загваруудаас авч ашиглахдаа байгууллагын онцлогт илүү тулгуурлаж авах юм бол илүү зохимжтой. Ер нь судлаачдын ярьж байгаагаар үзэж байгаагаар бол смарт загвар бол ихэнх байгууллага дээр харьцангуйгаар зохицдог гэж судлаачид үздэг байна. За үүний дараа зорилгоо ойлгох хэрэгтэй гэдэг байна тийм. Тэгэхээр чиний одоо болон танай байгууллагын хийж байгаа одоо үйл ажиллагаа ашигын зорилгыг агуулах уу, маркетингийн зорилгыг агуулах уу, үйлдвэрлэлийн зорилгыг агуулах уу, бит болон санхүүгийн зорилго агуулах уу, бусад зорилго агуулах уу гэдгээ маш сайн одоо ойлгох хэрэгтэй. За жишээ нь юу гэдгийг хамтраад хэдэн хүмүүс ингээ байгууллага, танай байгууллага жишээ LV гэдэг одоо гайхалтай үнэтэй брендийг одоо Монголд оруулж ирье гэж бодъё. Тэгэхээр ашигын бол маркетингийн зорилгоо хэрхэн яаж тодорхойлох вэ гэдээ харъя гэж бодъё. Тэгвэл хэдүүлээ за танай байгууллага жишээ нь одоо юу гэдгийг Баян зүрх дүүрэгт одоо нэлээд зах дуу байрладаг байгаад тэндээ одоо ийм нөгөө LV-ийн дэлгүүрийг одоо байгуулаад тэндээ офсоо байрлуулчих юм бол ашигын бол маркетингийн зорилгод таарах уу гэдэг байдлаар судалгаа хийгээд үзэж болно шүү дээ. Гэтэл магадгүй LV өөрөө асар үнэтэй брэнд учраас тэнд байх юм бол шууд апуурч байгаа байхгүй тийм. Тэгэхээр танах бол магадгүй Монголд үйл ажиллагаа явуулахын тулд магадгүй зайсан юм уу эсвэл хотын төвд байгуулах. За гэтэл нөгөө талаас нь LV Монголд орж ирж исэн байдлыг бас судалж болно шүү дээ тийм. Орж ирээд тэгээ хаалга барьсан шалтгаан нь LV өөрөө түүхэндээ нэг ч удаа сейл зарлдаггүй. Зарлах ерөөсөө хэрвээ аль биесны дистрибьютор л бол сейл зарлж болохгүй. За магадгүй нэг ч удаа түүхэндээ одоо юу гэдэг бусдын дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ зардаггүй тийм одоо өвөрмөс брэнд багхгүй нөгөө бид нар өмнөх хичээл дээр ярьжсэнчлэн энэ брэнд маань өөрөө одоо нэг кост дээр илүү тулгуурлагдсан үйл ажиллагаа явуулдаг шүү дээ тийм. За тэрнгүүт чинь
ийм учраас бид нэр ээлвийг Монголд яагаад нөгөө хаалга барьсан шалтгаан баячууд автсан. Баячууд авсны дараа ээлвигийн хамгийн дэлхийд танигдсан зүйл нь бол чанар багхгүй. Бас нэг чухал зүйл нь. Тэгэхээр энэ юу харуулад байгаа юм бэ гэхээр ээлви асар их чанартай. Тэгээд тэр харагдаж байгаа байдал нь өөрөө брэнд гэж үздэг учраас хүмүүс тэр болгон ээлвигээ солиод байдаггүй. Энэ утгаараа үнэтэй тэгээд чанартай брэнд учраас баячууд аваад дуусах юм бол тухайн ээлви Монгол шиг жижигхэн жуулчд багтай баян жуулчд ирдэггүй газар бол дампуурчих боломжтой. Ийм учраас сэдвүүлийн ашигын болон маркетингийн зорилго талаас харах юм бол ээлвийг оруулж ирэх нь их зохимжтой биш байна гэж харах ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд зорилгоо маш сайн ойлгох хэрэгтэй байдаг байна. За тэгэнгүүтээ зорилго ойлгоход бас мэдээж төвшөнтэй холбоотой. Дээд түвшний менежерүүд бол зорилгоо нийгэм эдийн засгийн зорилго болон байгууллагын нийтлэг зорилго стратегийн хүрээнд ойлгоно. Дунд түвшний менежерүүд бол салбарын болон хилцс нэгжийн хүрээнд зорилгоо ойлгоно. Харин доод түвшний менежерүүд бол хувь ажлагчдын хүрээнд бол зорилгоо ойлгох байна. За ингээд цаашаа юу гэдэг нь зорилгоо ойлгоод зорилгот хүрэх төлөвлөгөөгөө мэдээж боловсруулна. Боловсруулсны дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлж хөтөлбөр боловсруулна. Ингээд хэн юуг хизээ хэрхэн юугаар хийх вэ гэдгийг нарийн тодорхойлсон байдалтайгаар ингээд дараагийн шатууд ингээд явдаг. Ингэж яваад эргээд нөхцөл байдлын шинжилгээ рүү ингээд орох хэрэглэг байдалтай зүйл тогтолтой байдаг байна. За энд ингээд слайдууд ингээд явж байгаа. За тэгэхээр төлөвлөлтийг мэдээж нөгөө менежментийн төвшөнтэй эргээд харж болно. Стратегийн төлөвлөлтийг бол стратегийн төвшин, тактикийнхыг бол тактикийн төвшин, үйл ажиллагааныхыг бол үйл ажиллагааны төвшөнд л хийв. Тэгэхээр энэ үйл ажиллагаа. За тэгээд энэ дээр байгаа слайдаар бол яг ямар санаа агуулдаг байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө таны төлөвлөлт лайк сул байх юм бол танай байгууллагын оршин тогтнох амжилтанд хүрэх юм уу эсвэл унах гол шалтгаан ерөөсө төлөвлөлттэй ч холбоотой юм шүү гэдгийг харуулсан байна. За тэгэхээр хэдүүлээ хамгийн гол нь стратеги гэж юу юм бэ? Яагаад стратегийн төвшөнд төлөвлөлт чухал юм бэ гэдэг талаас нь харах юм бол стратеги гэдгээ товчхон тайлбарлая. За стратегийн менежмент гэдэг стратегийн удирдлага гэдэг ойлголт бол 60-аас 70-аад оны үед байгууллагын өдөр тутмын шуурхай удирдлагаас дээд удирдлагыг зааглах шаардлагатай гэдэг үүднээс ерөнхийдөө энэ ойлголт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл стратегичд бол юу хийдэг вэ гэхээр өөрөөр байгууллагын хэтийн төлөвийг л төлөвлөх гэдэг нь шүү дээ. Зөвхөн өндөр тутмын ажлыг биш тэрнээс давсан доороо иж байгууллагын том жижигээс шалтгаалаад 3-аас дээш жилийн ч юм уу зохиомжтой сургуулийн 2024 он хүртэл төлөвлөгөөч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар төлөвлөдөг тэр хэмжээний удирдлага нь өөрөө стратегийн бусад өдөр тутмын ажлаас зааглах шаардлагатай гэж харсан учраас стратеги гэдэг ойлголт гарч ирсэн байна. За үгийн утга нь бол энэ харагдаж байна. Эртний грекийн стратегис буюу генералын уран ухаан гэсэн үгнээс гаралтай байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нөөц ба үйл ажиллагааг хуваарлах загвар гэсэн утгыг өөртөө агуулдаг байна. Ер нь бол генералын уран ухаан гэдгийг зарим судлаачид юу гэж тайлбарладаг вэ гэхээр жишээ нэг арал дээр нөгөө талын 300 цэрэг байлаа гэж бодъё. За 100 цэрэгтэй генерал ингээд арал дээр усан онгоцтойгоо очичоод хамгийн түрүүнд тухайн генерал хөлөг онгоцоо шатаа гэдэг тийм урьдчилгааг өөрийнх нь 100 цэрэгт өгсөн байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг та нар юу гэж бодож байна? Яагаад гэж бодож байна? Маш энгийнээр харах юм бол нөгөө талд нь 300 цэрэг байгаа, танах 100 цэрэг байгаа. Тэгэхээр танаа 100 цэрэг бол ерөнхийдөө тэр арал дээр усан онгоцтойгоо очсон учраас за нөгөө талд 300 байгаа учраас бид нар болохгүй цухтаандаа хөлөг онгоцсондоо суугаад цухтаандаа гэдэг тийм сэтгэхгүй бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр генерал бол ямар стратеги боловсруулсан бэ гэхээр хамгийн ихэнд бол ерөнхийдөө бид нар бол ялахаас өөр сонголт байхгүй гэдэг тийм стратегийг олж харсан байгаад байна. Энийг болохоор өөрийнх нь цэргүүдэд төрүүлж тэр хөлөг онгоцоо шатаа гэдэг тушаал өгсөн
энэ энэ одоо генералын урах ухаанаас магадгүй стратеги гэдэг ойлголт төрсөн гэж зарим судлаачид үздэг байна. За стратегийг зүгээр ингээд энгийн жишээгээр харах юм бол одоо за магадгүй мишн чиний эрхэм зорилго бол сайхан амьдрах гэж байж болно тий. Сайхан амьдрах. За гэтэл чиний одоо эрхэм зорилго чинь сайхан амьдрах, зорилго чинь болохоор амжилттай карьер бий болгоод одоо орлого өөрийнхөө санхүүг арвижуулах. За ингэхийн тулд чи ямар стратеги боловсруулах ёстой юм бэ гэхээр сайн сургуулийг авах. За тэгвэл тактик нь юу юм бэ гэхээр сайн сургууль авахын тулд чи одоо коллеж өөрийнх нь тэр сайн сургуулиудыг сонгох. За жишээ нь чи санхүүгээр сурахаар шийдсэн бол Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль, санхүү эдийн засаг мандахч гэдэг юм уу те энэ хэдээсээ сонголт хийн. Энэ бол чиний тактик. За тэгээд чи магадгүй аль нэгийг сонгоод регистр одоо бүртгүүлээд ном бусадтай хичээлүүдэд худалдаж аваад явж байгаа байдлыг бол үйл ажиллагаа гэдэг байдлаар. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө энгийн жишээг харж болох байна. За тэгээ байгууллага маань одоо стратеги боловсруулах үе шатууд нь бол энд ингээ харагдаж байна. Одоо энэ бол одоо мэдээж нөгөө та нар мэдэх бахтай гадаад орчин, энэ нь болохоор дотоод орчин. За энэ хоёрын одоо харилцан зохицол дээр ерөнхийдөө стратегийн төлөвлөгөө боловсруулагдаж байдаг гэж байгаа. Тэгээ байгууллагын стратегийн төлөвлөлтийг эрхэм зорилго, байгууллагын стратеги, байгууллагын портфолио төлөвлөгөөний ингэж тийм зөв тогтолцоог энэ гадаад орчны дасан зохицолтой холбож байгаа одоо боловсруулдаг байна. За энэ ингээд наривчлсан байдлаар ингээд харагдаж байна. За тэгвэл эрхэм зорилго гэж юу юм бэ гэхээр эндээс ингээд монголоор байгаа учраас ингээд эрхэм зорилго бол байгууллагын хөгжлийн цэг хандлагыг зааж бид яаж хөгжих вэ, юунд хүрэх вэ, үүний тулд юу хийх вэ гэдгийг нэгтгэсэн үзэл баримтлал гэж юм те. Тэгэхээр энэ хүрээнд ингээд эрхэм зорилгоудаа та нар хамгийн эхлээд тодорхойлоод тэрийг мөн чанараар нь ойлгосон байх нь илүү одоо байгууллагын орчин тогтнох болон амжилт бүтээлийн гол үндэс болдог гэж судлаачид үздэг байна. За эрхэм зорилгын одоо гол одоо характерууд нь байна тийм. Үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлдэг нийгэмд тусдаа үйл ажиллагаа хэрэглэгчд хандах хандлага, ажилчтай хандах хандлага, хамтран ажиллах байгууллагад хандах хандлагуудыг эрхэм зорилго болдог байна. За энэ эрхэм зорилгын сайн томьёосноор гарах үр дүн нь тийм эхлэх цагийн тодорхой, чиглэлийн тодорхой, ажилчдын ёс зүйн суртахуунд гарахгүй байх сайжрах, байгууллагын соёлыг бий болгох, сайн хүний нөөцийг цуглах. Өөрөөр хэлбэл эрхэм зорилго чинь одоо хамгийн доод нэгжээсээ эхлээд хамгийн дээд удирдлагуудаа маш ойлгомжтойгоор сайн тусгагдсан байх юм бол ийм үр дүнгуудыг авчирна гэж үзэж байгаа. Яг энэ эрхэм зорилготой холбогдуулаад нэг зүйлийг дахиад тайлбарлахад ер нь бол орчин үед байгууллага тухайн ажиллаж байгаа хүний өөрийнх нь хувийн одоо эрхэм зорилго нь танай байгууллагын эрхэм зорилготой дасан зохицож уялдаж нэгэн одоо параллел байж иж байгууллага хөгжин. Харин тухайн хүн бол магадгүй мөнгө олох гэсэн юм уу, эсвэл одоо ар гэрэт хичээх гэсэн юм уу, эсвэл зүгээр одоо нэг ажилтай байх гэсэн тийм хүн байх юм бол танай байгууллага ерөнхийдөө тухайн хүний эрхэм зорилго, болон байгууллагын эрхэм зорилго хоёр хоорондоо зохицохгүй байгаагаас болж ганхаж эхэлдэг гэж судалгаа харсан байна. За эрхэм зорилго болон стратегийн хамаарлыг бол энэ дээр харуулсан байна. За ингээд стратегийн үндсэн чиглэлүүд нь за тэгээ стратеги бол мэдээж давхар нөгөө гол одоо барих зүйл нь бол дифференшиал ялгаатай байдлаараа юм уу, эсвэл үн өртгөөрөөч гэдэг юм уу, ингээд аль нэг зүйлээрээ одоо хурдаараач гэдэг юм уу, түрүүний өмнөх одоо хичээл дээр
харуулсан зүйлүүдтэй шууд холбогдсон байдлаараа одоо барьж стратеги боловсруулдаг. Энэ нь болохоор танай байгууллагын одоо competitive advantage буюу одоо өрсөлдөх даваа тал болдог гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд энийг тус тусад нь ингээд тайлбарлагдсан байна. Костор жишээ нь танай байгууллага жишээ нь бид нар түрүү ярьсан те Walmart бол одоо дэлхийд ингээд хаанч явж исэн хүн Walmart-ыг харах юм бол энэ бол хямд үнийн гол таних тэмдэг болсон дэлгүүр юм аа. Эндээс би нэг тийм чанар муу биш боловч хямд бараа бүтээгдэхүүнийг авах бүрэн боломжтой ч гэдэг юм уу. За энэ одоо airline жишээ нь тийм байдаг байхan тийм. За энэ жишээ нь тийм байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар шууд хараа таньдаг байдал нь тухайн байгууллагын гол стратеги болдог байна. За differentiation энэ ялгаатай байдлаараа болохоор Walt Disney-ийн Magic Kingdom энэ болохоор ч гэдэг юм уу Hard Rock Cafe ч гэдэг юм уу. Ингээд өөрийн гэсэн өөрмөц одоо ялгаатай байдлаараа гол стратеги барьж боловсруулдаг ч гэдэг юм. За сүүлийн үед одоо стратегиуд ямар ч хандлагатай болсон юм бэ гэхээр чанарт суурилсан стратеги, за хугацаанд суурилсан стратеги гэх мэт энэ хандлагууд бол сүүлийн үед гарч ирж байгаа. За бүр одоо орчин үеийн хоёр одоо чиг хандлага бол үгүй энэ байгаль орчинд одоо грийн байдлын одоо стратегиуд сүүлийн нэлээд газар авч хөгжиж байна. Стратегийн одоо төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголт өглөө баярлалаа.